За өнөөдөр Солонгосын эрдэмтэн Хуньян Пёгийн бичсэн ээж 1% өөрчлөгдөх юм бол хүүхэд бүр 100% өөрчлөгдөнө гэсэн гайхамшигтай номын талаар ярив. Бид нарын хамгийн том алдар нь юу вэ гэдэг жирэг. Өөрийнхөө үр хүүхдүүдийг өөрчлөе гэж оролцдог. Бүр 99% биш. 100%. Бүр 1000% өөрчлөе гэсэн ийм хүсэл сонирхолтой дийлэнх аав ээж нар. Гэтэл биш үү? Өөрийгөө өөрчлөх хоёроос огт болдог. Хамгийн том алдар энд байж байгаа. Ягаад бид нарын үр хүүхдүүд бид нарын хүсснэр ёс суртахуунтай, боловсралтай хүсэж хүлээсэн хүн болж хүмүүжиж чадахгүй байгаа юм. Энэ хамгийн гол жангалга нь бол зөвхөн хүүхдүүдээ өөрчлөх гээд оролдоод байдаг. Өөрийгөө өөрчлөх хоёроос огт боддог. Энэ бол хамгийн том алдар. Тэгэхээр өөрийгөө өөрчлөхтэй зэрэг том асуудал юм шиг санагдаж магадгүй. Бид нарын насны хүмүүс өөрчлөгдөхгүй. Сурсан зангийн сураараа өөрчлөхгүй. Өөрчлөгдөх ёстой нь бол хүүхдүүд дараагийн үе тэгж боддог. Гэтэл тийм биш. Өөрөг чинь 99% өөрчлөж хэлээгүй байна энэ номон дээр. Өөрөг чинь ганцхан хувь өөрчлөнө. Маш жижиг өөрчлөлтийг хийхдээ өөрийн чинь үр хүүхдүүд хүсээгүй 100% өөрчлөгдөнө. Гайхамшигтай хүн болж юм байна. Энэ номыг болвол энэ ээж 1% өөрчлөгдөд хүүхэд 100% өөрчлөгдөнө гэдэг энэ номон дээр маш дэлгэрэнгүй бичсэн байж байгаа. За энэ ном бол өвөр Монгол бичгээр хүртэл гарсан. Тийм учраас Монгол бичгтэй хүмүүсүүд авч унших боломжтой. Мэдээж Солонгос хэл Кирилл Монгол төр бол байж байгаа. За ингээд энэ жохоогч бол энэ номыг 5 бүлэгтээ бичсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бол энэ номын маш товч агуулга. Яаж 1% өөрөө өөрчлөгдөд үр хүүхдүүдээ яаж 100% өөрчилж чадах вэ гэдэг асуудлыг 5 асуудлаар авч үзье. Нэгдүгээр зүйл. Инсэн бол сурдаг зүйл биш. Яадаг зүйл вэ гэдэг чинь дадлагжуулдаг зүйл. Тэгэхээр инсэн гэдэг нэг солонгос үг шинээр гарч ирж байна л дээ. Ийм ганцхан одоо солонгос үг сурах шаардлагатай болсон байгаа юм. Инсэн гэдэг бол хүн чанар гэсэн. Японоор бол жинсай. Хүн чанар гэсэн энэ хоёр үгнээс бүрдэж байгаа. Тэгэхээр энэ хүн чанар гэдэг бол сургадаг зүйл биш. Чи худлаа хайж болохгүй, хулгай хийж болохгүй гэд хүүхдүүдтэй өдөр тусам яраад байсан ч гэсэн энд бол ямар ч үр дүнгүй гэсэн. Энийг яаж сурахгүй гэдэг чинь өөрийнхөө биеэр үлгэрлэх хэрэгтэй. Аав ээж нар нь өөрөө ёс суртахуунтай байх хэрэгтэй. Аав ээж нар нь худлаа халддаг, хулгай хийдэг, арих тамхи хэрэглэдэг, ажилсаг гिचээнгүй, гिचээж үтгэртэй байх юм бол хүүхдүүд бас тийм бол. Тийм учраас аав ээж нар өөрөө үлгэрлэх хэрэгтэй гэсэн. Тэрийг бол хүүхдүүд дагс сурдаг зүйл. Тэгээ энэ үйлдэлүүд өдөр тусам хийгээд байх юм бол үр хүүхдүүдийн чинь амьдрал талтай зэрэг дадалж оршил болоод тогтноо гэсэн энэ санааг яргасан. Энэ бол маш чухал. Монголчууд бас ярддаг хээр алгаас шир алга. Хилтэн бүгээс шувтан унаг гэж. Эхэн хээр алга бол унган шир алга гэж. Тэгэхээр энэ бол маш чухал гэдэг нь бол энэ хамгийн сүүлийн үеийн орчин үеийн сурган хүмүүжлэр бас батлагдаж байна. Тэгэхээр танай хүүхдүүд ёс суртахуунгүй байна, хичээж зүтгэлгүй байна гэж байгаа юм бол магадгүй аав ээж нарт энэ асуудал нь байж болж шүү. За тийм учраас энэ ёс суртахуун гэдэг бол сурдаг зүйл бий. Зан үйлийн хэв маяг. Булчингийн дасгал хийдэгтэй адилхан дасгалжуулдаг зүйл. Зөвхөн онлайн бичиж болохгүй гэсэн. Бидээс хуулаж авах хэрэгтэй. Тэрийг бол аав ээж нь үлгэрлээд хийнэ гэсэн ийм ойлголт юм байна. Тийм учраас гэр бүлийн орчин чухал гэсэн. Ортноос халдвар. За тэгээд байна шүү дээ. Энэ ном бол ээж 1% өөрчлөгдөнө гэдэг байгаа шүү дээ. Өөрийн биеэр ингэж үлгэрлээд бас болохгүй. Тэгээд юу их вэ гэдэг зэрэг. Дээр нь хад бас маш чухал гэж үйл байна. Энэ маш чухал зүйл нь юу гэх юм бол сургууль хүмүүжлийн мэдлэг боловсралтай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй юм бол утгын балаатай адилхан. Өөрийн чинь үр хүүхдүүд бол өөрчөө онсог гэсэн. Уншиж чадахгүй. Хэлийг мэдгүй гадаад улсад оцсонтой адилхан гэсэн. Үр хүүхдүүдийг тэгж харилж чинь гэсэн. Тэгэхээр тэрийг уншдаг, ойлгодог болохын төлөө энэ дээр маш дэлгэрэнгүй ярьсан. Хүүхдийн сэтгэл зүгийг. Яаж хүүхдтэй харилцах вэ? Яаж сургууль хүмүүжүүлэх вэ? За ийм байдлаар дараагийн бүлгүүд бичгсэн. За ингээд өнөөдөр 2 дугаар асуудал. Тархийг ойлгох хэрэгтэй. Тархийг ойлгож яд сая. Тарих сайтай хүүхдүүд бий болох. Тарих нь ажилдаг хүүхдүүд бий болох. Тархийг ойлгож яд сая дээр тархийг шингэлнэ. Тархийг ажилдаг болгоно. Одоо хүртэл байсан энэ сурган хүмүүжил болвол бүх хүүхдүүдийн адилхан гэж бичдэг. Эрэгтэй эмэгтэй гэж хүйс ялгахгүй. Жүүн баруун тархинаа ялгаах юм битэг. Наснаа ялгаах юм битэг. Бүх хүүхдүүдэд адилхан сурган хүмүүжлийг хийдэг. Аав ээжийн нүдэнд бас тэгж харагддаг. Гэтэл үнэн хэрэгтэн бол тийм биш. Хамгийн наачих нь юу гэдэг зэрэг тархийг зүүн баруун гэж 2 хуваадаг. Зүүн баруун тархины чадвар чадвах нь шал өөр.
За энийг болвол нэг бүлэг машин нарийн тайлбарласан. Зүүн тарих болвол логик, дүн шинжилгээ, хэл, тоо, дүрм энэ чиглэлийн асуудлыг хариуцдаг. Зүүн тарих нь сайн хөгжсөн юм болвол тийм шатартай болно гэсэн. За баруун тарих нь яадаг вэ гэхтэй зэрэг сэтгэл хөдлөл, уран сэтгэмж, хөгжмийн мэдрэмж. За энэ чиглэлийн асуудлыг хариуцдаг. За тэгвэл зүүн тарих нь хөгжсөн хүн бол яг нь зөвхөн жишээлбэл ямар мэрэгдэл хоромжтой вэ гэхтэй зэрэг өмгөлөгч ч юм уу, судлаач ч юм уу. Харин баруун тарих хөгжсөн хүн болвол уран бүтээлч, сэтгэл хөдлөл сайтай, харилцааны чадвартай. Тэгэхээр эндээс ямар асуудал үүсэж ийнө гэхтэй зэрэг энэ тархины онцлогийг харгалзаж үжихгүйгээр хүүхдүүдэд авиатлахын боловсрол явуулдаг. Энэ нь бол том алд. Гэтэл биш энэ тархиныхаа онцлогоос шалтгаалаад 60 хүүхдийг нэг талынхын тарих нь хөгжсөн. Тэрнийхэн чиглэлээр илүү сайн мэрэгшсэн байдаг. Тэгэхээр яг хөгтөж ирэх тухайн мэрэгжлийн нарийн мэрэгжлийн хүн болгоёг бол тэр чиглэлээр нь хөгжүүлээд байхад асуудал байхгүй. Гэтэл өнөөгийн энэ нийгэм бол тийм нэг талыг барьчихсан, тийм тойширсан орчин биш. Аль чадвар нь байх хэрэгтэй. Зөвхөн логик сэтгэлгээ сайтай зүүн тарих хөгжсөн ч гэсэн бусдын сэтгэлийг ойд гэдэг. Харилцааны авьяас чадвар байдаг. Тэгхийн бол асуудал үүснэ. Баруун тархын сайн хөгжсөн уран бүтээлийн авьяас чадвартай, харилцааны соёлтой ч гэсэн логик сэтгэлгээ муутай. Ийм байдлаар өрөөсгөлөөр хүмүүж сөрөг талтай. Тэгэхээр яах вэ гэдэг зэрэг энэ жааснаа дагуу энэ ном дээр бичсэн байгаа юм. Ямар хүүхэнд зүүн тарих нь хөгжсөн байна уу? Ямар хүүхэнд баруун тарих нь хөгжсөн байна уу? Илүү. Тэгээ илүү хөгжсөн сайн. Нөгөө хөгжөөгүй тарихыг хөгжүүлэх асуудал энэ дээр ирсэн байна. Өөрөөр хэлэх юм бол суул талыг нөхөрхтэй гэсэн. Баруун тарих нь хөгжөөгүй бол тэр талд нь илүү анхаарал тавьдаг. Зүүн тарих нь хөгжөөгүй байсан бол бас тэрийг хөгжүүлэх талд. Ингээд баланстай тэнцвэртэй болгож чадах юм бол өнөөгийн нийгэмд ерөөс алдахгүй өвдөх шин болно. За энэ бол энэ номын бас нэг хамгийн гол санаа юм. За энэ дээр нэмээд бас хүйснэ ялгаа байна. За энийг бас анзаарах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүд бол илүү зоригтой, бүтөөлж, уялдаа сайтай байдаг. Харин эмэгтэй хүүхдүүд яадаг вэ гэж мэдрэмж, харилцаа. За энэ талд нь илүү анхаардаг. За энэний талаар бас энэ ном дэлгэрүүлээд ярьсан байж байгаа. Эрэгтэй эмэгтэй хүүхдийг адилхан шаардаж болохгүй гэсэн. За ингээд 3 дугаард нь болвол улам гүнжээрүүлээд тархийг зөвхөн зүүн баруун гэж хуваахгүй. Тархийг болвол ерөөсөн бүр 8 хэсэгт хуваадаг гэдэг. Машин нарийн дэлгэрэнгүй судалсан. Ингээд тэр тус бүрийг нь яаж хөгжүүлэх вэ? Энэ тухай ярьсан байж байгаа. Тэгээд энэ зарчим тарих судал дээр нь тулгуурлаж ягаад тэгээс 3 нас, 3-аас 5 нас, 6-аас 9 нас гэдэг. 9 нас хүртэл яаж харилцах вэ? Яаж эзэмшүүлэх вэ? Гэт маш дэлгэрэнгүй бичсэн. Хамгийн гол нэг санаа нь юу гэхтэй зэрэг хүүхдийн хүмүүжил болвол тэгээс 6 насны хооронд хамгийн чухал. Бид нар болвол бага хүүхэд гэдэг нэг их одоо тоодог. Хүмүүжилд нь анхаарал тавьдаг. Тэгээд орхишдаг. Гэтэл энэ бол буруу. Хамгийн суурын суур үндсийн үндэс тарих бүрдэж хөгжих. Энэ болвол тэгээс 6 насны хооронд байдаг. Тэгээс 3 нас болвол тархины холбоос бүрддэг. Ийм учраас энэ үед тоглоом, хөгжим, хүрэлцэх мэдрэмж, инээмсэглэл, хэл яра. За энэ талд нь анхаарна. 3-аас 5 наснд бол баруун тархины үе. Баруун тархыг хөгжүүлэхэд анхаарна. Тэгэхээр яг уу зураг журна, үлгэр ярьж өгнө, гар орлол хийлгэнэ, дуу хөгжим, тасгал. За энэ талд анхаарах хэрэгтэй. Яагаад жишрэлгийн хүүхдүүдээр дуу дуулуулж хөгжим тоглуулдаг. За энэ ийм учиртай. За 6-аас 9 нас болвол зүүн тархины үе. Өөрөөр хэлэх юм бол суралч нь гэсэн. Тоо бодвол хэл сурах, тэнцвэртэй байлгах. Хоёр тархины хөгжлийн анхаар. Энэ ном ихтэй жирэг нэг үлгэр ярьсан байна. Чоны тухай. Чон нохойтой хамт өссөн хүүхдүүдийн тухай үлгэрүүд ярианууд байдаг. Тэгэхээр энэ болвол ерөөсөн хөлд орд мөлгчих үе. Өөрөөр хэлэх юм бол тгээс 6 нас орчмын хүүхдүүд чон нохойтой олон жил хамт байхтай жирэг хүмүүждэггүй гэдэг байгаа юм. Чон шиг дөрвөн хөлөлдөг. Тэгж хоолоо иддэг. Уйлдаг, хоргоодог. Дараа нь бол жирэг гэр бус сургуулийн орчинд хүн шиг хүмүүжүүлнэхтэй жирэг хүмүүждэггүй гэдэг байгаа юм. Маш олон жилийн хугацаа хэрэгэлдэг. Тэгэхээр энэ тгээс 6 нас гэдэг бол онцгой анхаарах хэрэгтэй. Энэ тгээс 6 насны хооронд бол хүний ч гэсэн чон нохой бол тийм аран шинтэй, тийм аимшигтай. Миний хувьд бол энэ номоос олж авсан хамгийн том ойлголт. Тийм учраас энэ ном ээж 1% өөрчлөгддөг. Үр хүүхдүүд 100% өөрчлөгдөнө гэдэг яриад ах юм. Тэгээ бүр 9 нас хүртэл энэ дээр одоо яаж хүмүүжүүлэх машинаар ярьсан. Энэ анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бол бидний хамгийн анхаардаг үйл. Зөвхөн хүүхдүүдэд угааж чивэрлээд хоол ундыг нийтүүлээд унтуулж амруулаад саахтуулаад ойлгохгүй, эжингүү хаяхгүй.
Ийм байдлаар хүүхдүүд хүмүүжүүлдэг. Энэ бол хамгийн том алдаа. Хамгийн их хүч хөдөлмөр оруулах үе бол яг энэ үе. Ингээд суурийн сайн тавьчих юм бол цаашаа өөрөө явах гэж. Нэгэн тэр хүүхдүүд бүр дадал журшил болоод өөр нь тогтчихно. Ийм давуу талтай. Дөрөвдүгээр бүлэгдэр юм бол нэгдмэл сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх тасгалууд гэдэг. Ийм асуудал орж ирсэн. За саянхан онол дөр тулгуурлаад хүүхдийг сонсож, харж, бодож, холбож, илэрхийлэх ийм чадвартай болох арга бод. Өөрөөр хэлэх юм бол мэдсэн зүйлээ хийж чаддаг болгоно гэсэн. Дадлагаж бол. Тэгэх юм бол тархины холоос илүү бэхжинэ. За ийм практик аргууд энэ дээр орсон. Яаж харж сурах вэ? Харж сурах аргыг хүртэл заасан байгаа шүү дээ. Тэгээ сонсож сурах хэрэгтэй. Тэгээ яар сурах хэрэгтэй. Тэгээ бичиж сурах хэрэгтэй. Тэгээ илэрхийл сурах хэрэгтэй гэдэг. Тэгээд хүүхдүүдийн бүтөөлч нэгдмэн сэтгэлгээтэй болгоно. Сургууль хүмүүжлийн ийм гайхамшигтай ном их чөөхөн. Одоо 5 дугаар бүлэг. 5 дугаар бүлэг дээр юм бол тархины 8 чиг үүргийн дагуу хөгжүүлэх тасгалууд гэдэг. Тэгээ бас 8 чогч аргыг хэлсэн. Энэ 8 аргын 1-р нь бол хийсвэр сэтгэлгээгийг хөгжүүлэх ухаагдууны арга. 2 нь хэл яраа сэтгэлгээгийг хөгжүүлэх арга. 3 нь бол тооны сэтгэлгээ. 4 нь бол логик болоод дүгнэх сэтгэлгээ. 5 нь бол анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах. Хүүхдүүд бол анхаарал төвлөрнө мөтэй орон гарan байдаг. Тэгвэл анхаарлын яд төвлөрөх чадвартай болохгүй. Энэ асар чухал. За энэ дээр жишээлх юм бол 1 минутын төвлөрлийн тасгал байж байна. 6 нь бол бүтөөлч болоод жохоон байгуулах чадвар. За энийг яаж хүмүүжүүлэх вэ? За энэ дээр жишээлх юм бол хог хаягдлаар бүтөөл хийнэ гэдэг ч юм уу. Өглөөрийн төгсгөлийг өөрчлөх арга гэдэг ч юм уу. 3 үгээр өглөөр жохоон гэдэг ч юм уу. Гэх мэтийн аргууд орсон. За 8 нь бол харааны ойлголт болоод удирдлагын сэтгэлгээ. Юмыг бол гаднаас нь хараад ойлгодог. Тэгээ удирдах чиглүүлэх юм сэтгэлгээтэй болгоно гэсэн. Энэ бас их чухал. Бид нар бол зөвхөн нүдний өмнөх жижигхэн асуудал дээр нь төвлөрж байдаг. Гэтэл энэ асуудлыг бүхэлд нь яаж харах вэ? Тэгээ яа дүн шинжилгээ хийх вэ? Энэ төрөл хүмүүжүүлэх юм байна. За 8 нь бол хурд болоод мэдрэх чадвар. Энэ бол бас шинэ үеийн хамгийн чухал хүмүүжлийн нэг. Хурдтай байх хэрэгтэй. Тэгээ мэдрэх чадвар их чухал. Энэ чадварыг эзэмшүүлэхгүй юм бол хүүхдүүд бол хурд байхгүй. Дүлий дүмб. Юу ч мэдрэхгүй. Ийм байдалтай хэвээрэн байна гэсэн үг. Тэгэхээр эндээс яаж гарахгүй? Хурдан хариулах тоглоом байна. Тархины тасгалууд байна энэ номон дээр. Тэгээд тархийг өвдөг хөгжүүлэхэд бол 2 гараа хэрэглэх. Ганцхан зөв талаа хэрэглээд байж болохгүй. Буруу талынхаа гарыг бас хэрэглэж ихгүй болохгүй. Жишээлх юм бол солгоо хүмүүс байдаг. Буруу гараараа юм бичдэг. За энэ хүмүүс болвол ямар сэтгэлгээтэй хүмүүс вэ гэдэг чинь баруун тарих нь хөгжсөн байдаг. Баруун тарих бол биеийн зүүн талыг харж байдаг. Тэгэхээр солгоо байна гэдэг чинь баруун тарих нь хөгжсөн гэсэн. Зөвхөн зөв гараараа баруун талынхаа гарыг хэрэглээд байх юм бол зүүн тарих л хөгжинэ гэсэн. Тэгэхээр энэ 2 гараа ээжлүүлээд хэрэглэх юм бол энэ 2 чадварын хоёулыг эзэмшээд авах гэсэн. Бид нар бол одоо давхар мэрэгжилтэй, хос мэрэгжилтэй болно гэдэг 2 ихтэй сургууль дээр төгсөж яадаг. Энэ бас их чухал. Тэгэхээр өөрийн чинь тархинд бас одоо зүүн баруун гэсэн 2 их сургууль байдаг юм байна. Тэгж ойлгох хэрэгтэй. 2 гараа жирэг хэрэглэх юм бол тарих чинь хоёулаа хөгжинэ гэсэн. За энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан. За ингээд ерөнхийд нь өнөөдөр ярьсны дүгнж хэлэх юм бол Солонгосын эрдэмтэн Хуньян Пёгийн бичсэн ээж 1% өөрчлөгдөх юм бол хүүхэд 100% өөрчлөгдөнө гэсэн энэ номыг ярьлаа. Энэ бол асар гайхамшиг. Ягаад гэвэл бид нар зөвхөн үр хөвгтэй л өөрчлөж боддог. Гэтэл үр хөвгт маань өөрчлөгдөдөг. Тэрнийх нь хамгийн гол шалтгаан юу гэдэг зэрэг бид нар өөрийгөө өөрчлөхгүй. Энэ халт. Өөрийгөө өөрчлөхгүй. Зөвхөн хүүхдүүдээ өөрчлөнө гэж тулгаж шаардаж дарамт өгч байгаа. Тэгтээ зэрэг тарих болтой зэрэг хаагдаг гэдэг. Энэ номын бас нэг гол ойлголтын нэг нь юу вэ гэдэг зэрэг хаагдсан тарих болоод нээгдсэн тарих гэж. Энэ хаагдмал тарих гэдэг нь бол дарамттай орчинд байх юм бол тарих ерөөсөө ажилтдаг. Юу ч их дурггүй. Дофамин ялгархгүй. Тийм учраас хүүхдүүдийг бол жаганч шүгэмжлэх, дарамтлах биш. Харин урамшуулах, зоригжуулах, өөрийнх нь тархины онцлогод тааруулсан байдлаар хөгжүүлэх юм бол асар хүчтэй дофамин ялгарна. Тийм бол энэ тарих нээгдэнэ. Юу ч гэсэн чэйжлэн ойлгоно, хүлээж авна. Тэрнийхээ хэмжээгээр нийгэмд хэрэгтэй бусдыг ойлгодог, хайрладаг, хичээж зүтгэлтэй, ёс суртахуунтай, инсэнтэй хүн болно. Тэгэхээр энэний төлөө яах вэ гэдэг зэрэг өөрөөсөө эхлээд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ ерөөсөө нэгэн хов. Тэгвэл хүүхдүүд өөрөө ч хараад дураагаад хийн. Энэ бол хамгийн сайн гэж. Чи ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү гэж баахан ёс суртахуун онол ярихаасаа илүү өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Тэр тусмаа 0-6 насны хүүхдүүд. Энэ бол яг өөрөө чинь дураа гэдэг юм л да. За ингэж өөрийн биеэр үлгэрлээд бас дуусахгүй. Хүүхдийг ойлгохын төлөө хүүхдийн тархийг ойлгох хэрэгтэй. Зүүн баруун тархи гэж байна. Бүр нарийн хуваах юм бол 8%.
тэрэнд нь таарсан аргуудыг энэ дээр хэлсэн баг. Бүр одоо хүүхдийг сонсох, харах, ярах, бичих, тэгэд ойлгох ийм байдлаар тал талаас нь хүмүүжүүл энэ таарсан тоглоомуудын энэ дээр бичсэн. Хамгийн сүүлд нь одоо 8 арга хэлсэн. Тэгэхээр хүүхдүүдэд жаа сурахгаас өмнө өөрсдөө энэ онлайн мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ арга техникүүд эзэмших хэрэгтэй. Тэгэж чадах юм бол өөрөө ч хүүхэд 99 бич бүр 1000 дахин өөртөх болж чад. Хүнээ уурга тарих гэдэг нь асар гайх юм шиг. Тэр жоохон нээлттэй тарих болгож чадж гин үү? Үгүй байна уу гэдэгтэй л холбоотой. Тийм учраас та бүгд ч гэсэн хэрвээ энэ номыг авч уншаад энэ мэдлэг ухаанд суралцчих юм бол өөрийгөө зөвхөн ганцхан хувь өөртлөд бүр хөвгтэй 100% өөртлөх болж чадтай. За ингээд та бүхэнд маш их баярлалаа. За энэ ном бол кирилл дээр байна. Монгол бичгээр бас бэлтгэсэн шүү. Энэ сайхан номыг бичсэн, за бас орчуулсан, хөрвүүлсэн та бүхэнд талархал илэрхийлье. Баярлалаа.